Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгүй болгох нь төсөл. Сүүлийн 90 жилд Монгол орны хэмжээнд агаарын дундаж температур 225 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундажтай харьцуулахад 2 дахин өндөр байгаа бөгөөд энэ нь Монгол орныг уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөж буй 10 орны нэг болгожээ. Учир нь Монгол орн нь далай тэнгисээс аслагдсан их газрын эрсдэс уур амьсгалтай бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг байх нөхцөлийг бүрдүүлж байна. Агаарын дундаж температур 225 хэмээр нэмэгдэхийн зэрэгцээ манай оронд хур тундасны хэмжээ буурсан нь цөлжилт, хуур ашиглалтыг нэмэгдүүлж, бэлчээр усны нөөцийг багасган, түүнээс гадна зуд турхан, ган гачиг, их цас унах, шар усны үер буух болон хэд халж, хэд хүүтрэх зэрэгээс учрах гамшигт үзэгдлийн давтамж эрчим нэмэгдэж байна. Жилийн дөрвөн улиралд байгалийн нөхцлөөс шууд хамааралтай байдаг малчдын зүгээс уур амьсгалын нөлөөлөлд хэрхэн дасан зохицох, хариу үйлдэл үзүүлэх талаар зохих мэдлэг мэдээлэл дутмаг байна. Мал маллагааны арга жилгаа, эдгээр нөхцөл байдлыг харгалзан уур амьсгалын ногоон сангийн дэмжлэг санхүүжилтээр Монгол оронд энэхүү төсөл хэрэгжих үндэслэл болсон. Малын тоо толгой нь бэлчээрийн даацтай зохисгүй хэмжээнд байгаа нь улам бүр эмзэгшиж буй экосистемийн үйлчилгээнд нөлөөлж байна. Төслийн хэрэгжих хугацаа 2021-ээс 2028 он. Санхүүжүүлэгч байгууллага, уур амьсгалын ногоон сан, хэрэгжүүлэгч талууд, байгаль орчин аялал жуулчлалын яам, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, хэрэгжих газар, Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 68 сум, оролцогч талууд, төслийн зорилтод аймаг, сумын засаг даргын тамгын газар, бусад холбогдох төр болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, байгалийн нөөцийн хамтын менежментийн байгууллагууд, малчид, иргэд. Төслийн зорилго нь байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадамжийг дээшлүүлэхэд оршино. Төслийн хэрэгжилтийн хүрээнд дараах үндсэн ажлууд хийгдэнэ. 1-р үндэсний болон бүс нутгийн төвшөнд газар, усны ашиглалтыг уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан төлөвлөж хэрэгэлдэг болох. 2-р уур амьсгалын өөрчлөлтөнд зохицсон ус, хөрсний менежментийн арга ажиллагааг өргөн хүрээнд нэвтрүүлэн байгалийн нөөцийн менежментэд малчдын оролцоог нэмэгдүүлэх. 3-р гарал үүслэн тогтвортой уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх малчдын чадварыг нэмэгдүүлж бэхжүүлэх. 7 жилийн хугацаанд төслийн хүлээгдэж буй үр дүн. Төсөлд хамрагдсан бүс нутагт дараах үр дүнг бий болгоно. Уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг, иргэд, орон нутаг, бүс нутгийн өртөмтгий байдал багасж, даван туулах чадвар нэмэгдсэн байна. Төслийн шууд үр шим хүртэгсэд 130 мянган хүн, шууд бус үр шим хүртэгсэд 800 мянган хүн. Төсөл хэрэгжих бүс нутагт экосистемийн дац үйлчилгээ сайжирсан байх ба нийт 14 сав газар 3644 сая га талбайг хамарна. Мөн төслийн хэрэгжилтийн үр дүнд уур амьсгалын мэдээлэлд түшиглсэн төлөвлөлтийг дэмжсэн институцийн болон зохицуулалтын тогтолцоо бэхжсэн байна. Уур амьсгалын мэдээлэл боловсруулж, ашиглан шийдвэр гаргах байдал сайжирсан байна. Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадамж сайжирч, өртөх эрсдэл буурсан байна. Аймаг, сумын хөгжлийн төлөвлөлтийг бэлчээрийн дааз, уур амьсгалын өөрчлөлтийн мэдээлэлд үндэслэн гаргах, гол мөрний сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг шинжилгэхэд дэмжлэг үзүүлсэн байна. Малчид уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй, мал сүрэгтэй болох, гарал үүслэн тогтвортой, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд харьцангуй өндөр үнэтэй нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгүй болгох нь төсөл.